Ногоон доктортой үйлчлийн эдийн зорилт гэдэг. Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга мөнх хотын санаачлагаар зохион байгуулсан Дэлхийн стандарт Монголд форум өнөөдөр болж өндөрлөө. Уг форум манай аймагт 7 хоногийн хугацаанд үргэлжилсэн юм. Тэгвэл өнөөдөр Орхон аймгийн удирдлагууд цахим эрдэнэт нэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, чанар дэд бүтцийг сайжруулах зорилгоор Монсерт хязгаарлагдмал хариуцлагатай компани World Standard Consulting хязгаарлагдмал хариуцлагатай компани Хөлийн чанд дахь монголчуудын зөвлөл төрийн бос байгууллагатай хамтран ажиллах санан жүжигт гар хэвсэг зурлаа. Дээшлүүлэх чанарын дэд үтсийг Эрдэнэ тот маань их өрмөцсөн юм байна. Бид нар бас нэлээд судалгаа хийлээ, бас аудитч нэлээд хийлээ. Дүн шинжилгээ бас хийж хагаад суур одоо энэ төрийн байгууллагын бүтц нь бол бас суур нь байд юм байна. 2012 он застан тамга зөрөө нэвтрүүлсэнс бас суур нь байд юм байна. Цаашаагаар одоо ингээд бусад аймагуудыг бодох юм бол дээрээс нь хотуудыг бодох юм бол жигд ингээд төрийн аданд ганц нийгмийн даатгалын хийж онцгой ганц хоёр газрууд бол их мандалсан байна. Гэтэ жигд бас юм хөгжих бас өөр бас боломжтой юм гэж бид нар дүнсэн байж байгаа. Тэгээд самжичийн хүрээнд тэгээд захим одоо эрдэнэ тотог хөтөлбөрийн хүрээнд ухаалаг эрдэнэ тот хөтөлбөрийн хүрээнд стандарт эрдэнэ тот хөтөлбөрийн хүрээнд бүгднгийн нэгдсэн менежмент тогтцоор тусдаа тогтцоонууд явахаар бас амжилттай олдох нь бас бага байдаг байгаа. Тэгээд нэгсэн тогтцоор ганц нэг агентлагуудаараа биш застан тамган газар өөрөө манлайлаад эрдэнэ нийт урлаг өөрөө манлайлаад жигд хөдөлж үзье гэж. Та бүхэн мэдэх ба төрийн алба бол бас улс төртөөс холбоотой байдаг ба бас эрсдэлтэй процесс байдаг ба. Тэгээд хөндлөнгийн хар бус баталгаажлалтын байгууллага аудиторын дүгнэхэд бол 2024 он дараагийн сонгуул болох байгаа. Бэлтгэл ажил гэхэд 2023 он явдаг ба. 2022 он болоод яхаргүй хийдэг жил юм ба. Тэгээд 2022 онд буюу эх жил бол бүгдээрээ бүх одоо нэг 60 ангилгууд дээрээс нь засан 5 газар эрдэнэ нийтийн хуралдаага бусад чанарын дэд бүтц гэж буюу хувийн хөгжлийн дэд бүтцийг бид нар бүгдийг нь одоо Монгол одоо энэ эрдэнэ тот авчирсан байна. Энэ зөвлөгөөшгөний байгууллага, сургалтын байгууллага, баталгаажлалтын байгууллагатай хамтраад нэг урагшаа нэг чанараараа алхая гэж. Бүх нөгөө зорилтуудын чинь нөгөө суурь нөөрэ чанар стандартууд байдаг байгаа. Тэгж алхаад тэгээд нийт эрдэнэчүүдэд та нар дамжиж хэлэхэд энэ тогтцоог дэмжээ гэж хүсье. Хамтдаа бүгдээрээ эрдэнэчүүд шинэ юмд их сайн гэж байгаа шүү дээ. Тэгж одоо мөнх хотоор баян яриад процесс яваад байгаа. Үнэхээр сайн гэдэг чинь харцгаая. Тэгээд чанар стандартаараа одоо ухаалаг хот болох нэг алхамтай зоригтой орё гэж хэлээ та. За бүгдэнд нь чанарын 7 хоногийн мэндийг хүргэе. Бид бүхний хувьд иргэдийн хурлын дарга мөнх хотын урилга санаачлагаар энэхүү үйл ажиллагааг зохион байгуулад засаг дарга Батчаргалын дэмжлэгтэйгээр энэ 7 хоногийг бид нар эрдэнэчүүд бүгдээрээ чанарын 7 хоногоор амьсгаллаа. Энэ бол дэлхийн чанарын өдрийг тохиолдуулсан хийж бүтээж байгаа үйл ажиллагааны эхлэл байлаа. За цаашдаа бол гэлээ бид нар бүхний одоо боловсруулсан байгаа ухаалаг хот гэсэн хөтөлбөр дээр бид нар энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүл бодит үр дүнг гаргаж тухайн жишг хотыг бий болгохын энэ төлөө одоо бид нар хамтарч ажиллахаар болж байна. За энэ дээр бүх одоо үйл ажиллагааг зохион байгуулахдаа ямар стандартуудаар ямар байдлаар одоо жишгийг бий болгох вэ гэдэг дээр илүү түлхүү одоо би нөө танилцуулган дээрээ танилцуулсан тийм одоо 6 зорилт байгаа. Тухайн 6 зорилтууд нь тусдаа бүгдээрээ стандартуудаар одоо тодорхойлогдсон байгаа. Тэгэхээр энэ бүгд ингээд одоо хамтарч ажиллана. Нөгөө талдаа бол бидний хувьд төр хувийн хөвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэж болох хамгийн одоо бодит одоо үр дүнтэй одоо кейсүүдийг гаргахыг зорж байна. Тэгээд энэ маань бас амжилттай болох бах. Та бүхэн бас анзаарсан бах эхний өдөр бол гэлээ бүгдээрээ төрийн байгууллагууд болон агентлагууд дээр бид нар явж үзсэн. Тэгээд энэ дээр ямар төвшөнд байгааг бүгдээрээ бас хамтдаа чуулсан байгаа. За эндээс бидний үр дүн бол бүгдээрээ нэг зэрэг гараанаас энэ стандартыг төрийн байгууллагуудаа нэвтрүүлж энэ төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэйгээр чанартаагаар хурдан шуурхаа энэ хүрэх байдлыг олон улсын стандартын дагуу бүгдээрээ хийя. Энийг бүр жишг болгож тогтооё. За нөгөө талдаа бол гэлээ жижиг дунд бизнесийг бид нар илүү түлхүү хөгжүүлэхээр энэ дээр төлөвлөж ажиллаж байна. За тэгээд энэ жижиг дунд бизнесүүдийг дэмжиж ажиллахдаа илүү донор байгууллагуудаа хамтарч ажиллах талаар одоо бид нар бас ихтгэл дээрээ танилцуулсан донор байгууллагын төлөөллүүд бас ирж энэ үйл ажиллагааг дэмжихээр бас саналаа өгсөн байгаа. Тэгэхээр бидний хувьд бол энэ 22 оны одоо эхний улирлалд амжуул гэлээ нэг одоо жижиг дунд бизнесийн нэгээс хоёр кейсийг бид нар бодит кейсийг бий болох. Тэр маань юу вэ гэхээр тухайн жижиг дунд бизнесийг бид нар сургаад зөвлөөд брендингийг бий болгоод одоо тухайн нутгийн брендийг бий болгоод энийгээ цаашлаад бид нар баталгаажлалтыг нь хийгээд олон улсад одоо гаргах экспортыг хийх. Тэгэхээр энэ Эрдэнэ хотоос энэ экспорт маань ингэж хөгжиж явах боломжтой маа гэдгийг бодит жишээг харуулахыг хүсэж байна. Ер нь бол бид нар хамгийн гол нь
одоо энийг яриад одоо сургаад ингээд яваад авах биш яг бодит үр дүнгуудыг л бид нар гаргахыг л хичээж ажиллана да. сайжруулах чиглэсэн арга хэмжээ хамтран Уг санам жижигт гарын үсэг зурснаар орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус бизнесийн байгууллагуудад менежментийн тогтолцоог бий болгох, төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх, бүтээгдэхүүн үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, олон улсын стандартуудыг үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, чанар дэд бүтцийг сайжруулах зэрэг үр дүнтэй байна.